Сайн байцгаана уу сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Amaze Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Талигаачийн үлдээсэн уруулын будгийн бичээс гэмт хэрэгтнийг олоход тусалсан байна. 1993 оны 8 дугаар сарын 1 өдөр Дорнод аймгийн Цагдаагийн хилцэн жижүүрт аймгийн төвөөс 10 км-ийн зайтай эстэй жалганд эмэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээлэл иржээ. Тэр хавьд хонь хариулж явсан өвгөн замд таарсан тээврийн жолоочоор энэ мэдээг хүргүүлсэн байлаа. Энэ мэдээллийн дагуу Цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн тэр даруй хэргийн газар очтол 30 орчим насны эмэгтэй хүний шинэхэн цогцсны цээжин биеийн ил гарсан доод хэсэг нь эсэнд булагдсан маягтай жалган дотор хэвтэж байж. Харин хэргийн газрын ойр орчимд эмэгтэй хүний өрөөсөн хар өнгийн сандаал, ирээн банзлын тасархай, архины хоосон шил мөн том тэрэгний дугуйны мөр эсэн дээр тоодгигчин дурааж байсан аж. Ингээд уг эзэнгүү цогцос хинэх болох мөн талигаачийн амиа алдах болсон шалтгааныг тодруулах ажлыг яаралтай эхэлж цогцыг тэр даруй эмнэлэгт авчран задлан шинжилгээнд оруултал хоолойг нь боомлж алаад хүчрхээс нь төдийгүй бид нь олон тооны бэртэл гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. Иймээс цогцыг анх харсан өвгөнтэй очиж уулзтал өглөө нохоогоо дагуулад хідэн хоноо жалгын ингээр бэлчээж явтал гинэт хөтлийн цаана машины дуу гарсан. Хөтөл дээр гараад хартал том машин тоос татуулан давхиж аваа харагдсан. Би араас нь хальт хараад л барааг нь алдсан. Харин эргээд явж байх үед өмнө гүйж авсан банхар маань жалга руу харайж орсноо нэг юм шиншлээд эргэж гарч ирснээ орсон зүг рүү хараад учиргүй боргож хуцаж гарлаа. Тэгэнгүүт би энийг болж дээ гэж бодон тэр зүг рүү нь очиод хартал талигаачийн цогцос тэр доор хэвтэж байсан гэсэн байна. Энэ хэрэг дээр гардан ажиллаж байсан мөрдөгч хэргийн ганц бодит гэрч болох машины мөрөөр баахан давхисанж хэргийн газраас холдолгүй дугуйны мөр сул эсэнд замхран алга болж. Цогцос байсан газарт олон дахин үзлэг хийсний эцэст чулуун дотроос том тэрэгний хэлхээтэй хоёр түлхүүр олсныгоо шинжилгээнд өгсөн ч тэдгээр түлхүүр дээр талигаачийн хурууны хэнээс өөр юу ч байсангүй. Ирэл ийхүү мухарта тгшээгээ хандж. Гэвч хэд хоногийн дараа мөрдөн байцаагч дахин хэргийн газар очиж үзлэг хийж яваад жалганы хажуугийн бэсрэг толгоон оройд ирэх элхэн хадан дээр эмэгтэй хүний ухаан ягаан өнгийн уруулын будгаар DOA 21 гээд сүүлийн 2 тоонд бүдгэрсэн бичиг бичсэн байхыг олсон аж. Хохирогчийн уруулаа ботсон будаг хадан дээр бичсэн будагтаа өнгөнд таарч байсан тул эрлийн үзүүрийг эдгээр тавгаар баримжаалан цааш өргөлжлүүлэхэр болж хэрэг гарсан газраас гол руу чиглэсэн замаар ойр хавьд DOA 21 гэсэн дугаар бүхий том тэрэг хаагуур яаж явсан, ямар хүмүүстэй явсан болохыг адам малаа ирж авсан болон тэр хаваар айл гунар хүмүүсээс тодруулсан байна. Тэгтэл нэг залуу эртээд өглөө эрт 6 цагийн орчим адуугаа хурааж авахд цэнхэр өнгийн зээл 130 машин толгодын дунд зогсож байгаа харагдсан. Дорн тавьтал өсөн үрвэсэн өндөр дүү нуруутай туранхай залуу тэр машиныг манивэлдан асааж аваад толгодын дундуур их хурдтай дахиж улмаар аймаг ордог замаар цаашаа явсан хэмээн мэдүүлжээ. Иймээс аймгийн төвд цэнхэр өнгийн DOA 21 гэсэн дугаар бүхий зээл 130 машинтай ямар хүмүүс байгааг судлах тэр тусмаа манивэлдэж асаадаг машинтай өндөр туранхай хүнийг хайж олох мөн тэр өдөр архитаж наргиж явсан хүмүүсийг шалгах гаргасан байна. Цаг алдалгүй шуурхай шалгасны үр дүнд хувьдаа зээл 130 машинтай мандах гэдэг залуугийн сургийг доор нь гаргасан байна. Хамгийн гол нь тэр өдөр мандах 2 залуугийн хамт машинтайгаа согтуу архитаж явсан болохыг нь тогтоожээ. Мандахын машины өнгө, байдал мөн өөрийнх нь төрх байдалж өөрөөр толгой дундаас давхин одсон залуугийн төрхтөө яг таарч байлаа. Ингээд сэжигчний гэрт очтол эхнэр нь мандах 5 хоногийн өмнө Баян үлгийн аймаг руу хувийн тээвэрт явчихсан болохоор одоогоор эцгүй байна гэсэн аж. Гэвч шуурхай ирж хаасны хүчинд түүнийг холын тээвэрт явуулгүй аймагаас 100-аад км-ийн зайтай суманд нэг найзындаа архитаж хэвтэгт нь олж баривчилсан байна. Түүнээс байцаалт авахд би хоёр найзтайгаа хамт арх уусан үнэ
Гэхдээ толгодын дунд байгаагүй. Голын цахад байсан. Биднийг тэнд байсныг Казако хүн мэднэ гэж мэлцжээ. Түүнтэй хамт явсангийг хоёр залаг дуудан ирүүлж тус тусад нь байцаатал хамт харигдсанаа хүлээсэн ч явсан маршрутынхаа тухай ярихдаа ам зүрсэн нь сэжиглэх гол үндэс болсон байна. Ингээд тэр гурыг сэжигтнээр хорж байцаалдаг дахин явуулснаар энэ хүн амны хэргийг тэр гурав хамтарч үлдсэн болох нь хөдлөшгүй баримтаар нотлогдчихэ. Хэрэг жухам яаж гарсан талаар хэргийн гол эзэн мантахаас асуухад тэр өдөр чимгээ гэрээсээ холгүйхэн худгаас ус авахаар явж байхад нь бид гурав таарсан юм. Бид хар багасаа л аймгийн төв тоглож өссөн, нэг 10 жилийг хамт түргсэн, нэг нэгнээ сайн мэдэх хүмүүс учир сүйд болоод уулзсан л та. Тэгээд ч чимгээ сүүлийн жилүүдэд нутагтаа бараг байхгүй дотод байгаа бас юуны жилээ нэг тэмцээнд орж төрүүлээд алтан медаль авсан гэж ах дүүсээс нь сонссон байсан. Тэгээд бид нар түүнийг хараад уулзъя гэж ярилцсан юм. Түүний хажууд нь очиж зогсонгуутай "Хөөе, чи хотоос хизээ ирсэн юм бэ? Чамааг чин нөгөө юу ч илээ зодоон цохооны тэмцээнд алтан медаль авсан гэж сонссон. Амралтаараа ирсэн юм уу? Медалийг чин тэмдэглэнэх үү? Бид нар уулзаагүй уудсны баяр хийгээд явж байна. Дээр нь манай гамбаа хүүтэй болчихож хамт явж гол дээр очиж наригчаад ирье" гэж хэлсэн. Тэгтэл миний хажуунаас хүрлээ шуртгийн өсөрч буугаад ховинтаа устаанд хамт хүүхнийг машин суулгах харж ирсэн. Чимгээш нэг их дургуцаагүй. Би гэртээ очиж усаа хөвлчгээд ирье. Тэгээд уцаа салаад гараад ирье. Гэхдээ би ганцаараа та нартай явахгүй, өөр хүн аваач гэсэн юм. Тэгэхээр нь бид гурван ам уралдан манай ангийнхаа араас ирнэ. Хотоос ирсэн болохоор чамайг хүндлэх маягаар төрүүлээд аваад явжээ гэсэн. Үнэн дээр бид гурав тухайн үед чимгээгээс өөр хүн дагуулж явъя гэж бодооч үгүй, яриач үгүй л дээ. Чимгээ бид гурвын үгэнд шууд л итгэсэн баг. Гамбаа бид хоёр хүрлээд хандаад "Хүрлээ, чи уснаас нь дамжлаад хүргээд өчөх. Тэгээд чимгээг аваад ир. Бид хоёр ус суугаад эндээ хүлээж бай" гэхэд дуртай нарахгүй хамт явсан. Ихтэй чимгээ гэрлүүгөө явах замдаа хүрлээд "Би ганцаараа та гуравтаа явж яах юм бэ? Ер нь болио" гэж хит хэлсэн юм билээ л дээ. Тэгт нь хүрлээ "Санаа зовлтгүй. Манай ангийнхан өнөөдөр нийлэх гэж байгаа юм. Удахгүй араас манай анги хүүхдүүд машинтайгаа очино. Бид нар нэг дор өссөн хүмүүс чамааг яавал гэж амарч байгаа юм чинь ганц өдөр салхинд гарч хаад бүрээд ирэхгүй юу" гэж ятгасаар байгаа дагуулад ирсэн. Чимгээ жигтэйхэн гойжгсан нүүр амаа будаад гартаа жижиг зүнг барьчихсан байхыг хараад бид хоёр ч тоос татуулан давхиж очингуудаа суулгаж аваад голын зүг явцгаасан. Замдаа гамбаа тал шил архинаас аяганд хийж чимгээд барьсан ч тэр "Би уутаггүй, зүгээр амсаад өгье" гэд дөнгөж амсаад өгсөн юм. Тэгэхээр нь би "За юу сүртэй юм бэ? Бид нар дахиж авахгүй. Эхний нэг авахгүй бол найз нөхөд гэж хамт яв хэрэг юу илээ" гэж хэлтэл нөгөө хоёр ч тал талаас нь шахсаар аягтай архийг бараг зутгах шахуу уулгачихсан. Тэгтэл хүрлээ өөртөө нэг хийж уучгаад чимгээ дахин аяглан өгч "Хаяа нэг татах зүгээр штэ. Одоо найзынхаа өгснийг уучих юм байгаа зү" гэд шахаад уулгачихсан. Энэ үед голын эрэхт ирчихсэн байлаа. Би тэд авчирсан идэх уух юмаа дэлгээд дахин нэг арх задлахад гамбаа аяглаад мөн л чимгээд өгч "Харин одоо байгаль дэлхийгээ баярлуулад найзынхаа өгснийг уучих" гэтэл чимгээ За би саад ирээ. Тэгээд ууя" гэж хэлээд босч машины цаагуур орсон. Тэгтэрч гамбаа араас нь босч очоод бэлхүсээр нь тэрвэрч эстэй жалгараа зүтгэж эхэлсэн юм. Чимгээ "Бололдоо, та нар намайг юу гэж бодов?" гэж хэлээд гамбааг тохоогоороо яварч гарыг нь алдуулангуудаа шүгүр хоншоортой сандааллынхан хоншоороор хүчтэй гихч нүшглээд автал гамбаа илгээ тэрэн доошоо суучихсан. Тэгэнгүүт чимгээ жалах даган гэрийн зүг гүйсэн. Өрлөө бид хоёр ч араас нь хөөсөөр би түүнийг гүйцэнгүүтээ гисээр нь тэрврээд автал тэр суун тусан сугарч мултраад салтаараа өшгөлөөд залгуулан дэгээд жорхот нь би тас эдэргээс авч унсан. Харин энэ үед хүрлээ гамбаа хоёр "Энэ хүүхэнд гараараа хүрэх аргагүй юм байна" гэд газраас том чулуу шүүрэн авч байгаа
үзэгцэн л дээ. Чимгээ хэрэг биштгэн гэж бодсноо яасан. Та нар чулууга хайчгаач гэж говьхтан бид гурав. Тэгвэл хідүүлээ сайхан наргий гэж хэлээд ойрцсон юм. Чимгээч тэгвэл та нар намайг оролдохгүй гэж хэл гэсэн. Тэгэхэд хүрлээ. Чамайг оролцсон хүн алга, зүгээр тоглож байхад чи буруу ойлгоод байна гэд инээхэд чимгээ бидэнд л ойрцсон. Харин би түүнийг хад чулуутай газрын хажуугаар гарах үед нь дарж унгаад хувцсыг нурж тасдан нүцгэлэхээр оролцсон. Түрүүн өшөглөл зохиосондоо уур хүрээд байсан юм л да. Нөгөө хоёр жин мөчийг хүлээж адан байсан болохоор чимгээгийн гар хөлийг дарж хамжилтсан. Тэгтэл чимгээ авсгаа гарган миний мөр бас нүдрөө гутлынхаа өсгийгөөр жижээд өргөсөн. Нүд сохорчих шиг болоод амар өвдөгт нь би нүрээ даран "Нүд сохлоо ажиглаа" гэж орилтол гамбаа хүрлээ хоёрч яав ив гэд хүүхний гар хөлийг нь орхино над руу усгэсэн юм. Харин энэ үед чимгээ өрөөсөн гутлаа шидчихэд нүцгэн хадтай бэсрэг толгороо гүйсэн. Миний уур жигтэйхэн хурж байсан болохоор "Алио гамбаа, машин асаагаад ир араас нь хөөе" гэхэд хүрлээ хажуунаас нь "Хэрэггүй, зангуутай газар хүл нүцгэн хаашаа зайлдаг юм" гэсэн. Нэрэж чимгээ хад асах дамжингүйсээр толгой хороо дээр гараа суучсан. Бид гурав машинтайгаа түүнийг гүйцэж ирээд буун бүсэлж авахад чимгээ машин руу гүйччихэд дотор нь орж сунгуудаа дотроос нь төгччихсэн. Бид гурав цонхны шилээ онгоолгон хаалга нээх гэж оролдоод бүтэхгүй болохоор нь сүүлдээ ам өчөг өгч царай алдан гуйсан ч чимгээ хаалга тайлаагүй. Ингэж байтал шүнж болчихсон. Бид гурав хүүхнийг элдвээр гууж зандарч аргадаж байгаад яваанда холгоо очоод отоо суучих юм. Чимээгүй болчхоор бид нарыг явчихж гэж бодно үз гэж ярилцсан машинаас нэлийн холдоо суучихсан юм. Бид гурыг чимээгүй болчхоор чимгээ явчихсан гэж бодсон уу? Машинаас сэмээрхэн буугаад жалга дагаад гүйсэн юм. Тэгтэн бид гурав гинэт гарч ирээд барьж авсан. Гамбаа түүний хоолойг баалзуурдаж дараад хүрлээ хөлийг нь дэлгүүрдэн барьж харин би эхлээд хүчрхийлээд бостол тэр амьсгал хураасан байсан. Түүнийг өхөлт хөргсөн хүн бол багалзууртад дарсан гамбаа. Мөн тэр хоёр амьсгал хураачаад байгааг нь мэдсэрэж "Одоо бид хоёр" гэж согтуурхан дайраад ээлжлэн хурцл үлдсэн. Үүнийг дараа гуруулаа яах вэ гэж ярилцж байгаад талигачин зөгцийг жалгын мухарт хаяад машиндаа сууцгаан хэргийн газраас цухтах гэсэн боловч машины дэлгүүр алга болчихсон байлаа. Чимгээ түлхүүрийг мулталж аваа зогсохгүй хид хідэн цахилгааны утсыг салгаад хайжсан болохоор үүр цайхууд арай гэрнийгийн машинаа асаагаад хэргийн газраас цухтаасан. Бид гуравт түүнийг алах санаа байгаагүй. Зүгээр л ир юм хүмүүсийн ёсоор аятайхан найрхий гэж бодсноос цаашгүй. Тэгээд ч гамбаа эхнээсээ түүнийг архиар шахаад бас татаж чангаагаад хүрлээ бид хоёрыг өдөөсөн гол буруутан их зэргээр өөрийгөө өнгөөл ярьж. Гэмт хэрэгтнүүд зохих ялаа авсан бол. За энд хүргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Хамтдаа байсан сонсогчдод баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртай харуулцгаая.